өнгөтлөг улаан шар бас цэнхэр өнгөтлөг ногоон нэг ягаан бас болбошоо өмнө чидийн ертөнцөд юу хийж болохыг хардаа өнгөтлөг бид боломжтой найзуу өнгөтлөг Аялалд гарахад яг тохирсон өдөр байна. Мэдээж ногоон зүлэггүйгээр аялалд гарахад тохиромжгүй. Бас улаан цэцэггүйгээр Цэлмэг цэнхэр тэнгэргүйгээр аялал хийх боломжгүй. Цэнхэр Энхэд шар хаан байна. Би энэ байна. Бүгдээрээ хардаа. Би хамгийн чухал хэрэгтэй зүйлийг авчирлаа шүү. Энийг хардаа. Аяллаа шар сагс. сэтгэл хөдлөлөө. Бөө. Дог юм аа. Аяллаа дэвсгэр улаан байх ёстой. Хөөе. Яагаад зарим нь л улаан өнгөтэй болчих вэ? Энэ дэвсгэр улаан бас цэнхэр байх ёстой байх. Тусламж хэрэгтэй юм шиг байна. Ногоон. Шар. Аяллаа дэвсгэрийн төгсхээ бол Улаан. Шар. ногоон. Цэнхэр өнгөтэй. Тэгэхээр зарим юм олон өнгөтэй байж болох нь. Буцаар байгаад миний гэдэс бүр үүсчихлөө. Одоо хоолоо идэж болох уу? Гүйж байна. Дуртай яа. Гүзээлзэг нь улаан байх ёстой. Амттай. Мэдээж амттай. Хараач. Хайр татам шар гадилнууд энд байна. Янзтай. Наа чи өөр юу вэ шараа? Надад бас лир байна. Өө, энийг надад даатгачих. Ногоон лир. Миний бодлоор цэнхэр хоолны цаг болж. Цэнхэр гадил байвал ямар вэ? Гадилж цэнхэр биш шүү дээ. Шар байдаг. Оролдоод үзэх үү? Юу? Өөр өнгөөр бодох гэж байна. Яагаад болохгүй гэж хөгжилтэй байна да. Цэнхэр. Цэнхэр гадил хачин харагдаж байна шүү. Цэнхэр гадлаа. Наашаа хүрээд ир. Энэ цэнхэр гадил их хөгжилтэй юм байна. Би шар гадлал идэхээс ядчил араас хөөхгүй юм чинь. Тэгвэл дахиад сонирхолтой өнгөөр будацгаах уу? Тэгэлдээ өөр юуг өөр өнгөөр бодож болохыг харцгаая л да. Тэгье. Хардаа. Би энэ гүзээлжигнийг шараар буднаа. Шар. Хөөх сонирхолтой. Дараагийнх нь би. Улаан. Хараач. Улаан зүлэг айдаг юм байна. Тийм ээ. Үүлийг ногоон өнгөөр будаад үзье. Ногоон. Ногоон. Өөр өнгөөр будах хөгжилтэй байдаг юм байна. Оо. Би дахиад өсөд байна. Аялал энд байна. Шар гадил байгаа нь сайн хэрэг шүү. Өлсөд дэггүй цэнхрийн араас хөөж чадахгүй нь. Бүх юмыг байх ёстой өнгөөр нь бодох сайхан байна шүү. Гэхдээ л өөр өнгөөр будах гэж нэрлэж байгаа юм. Ямар хөгжилтэй юм болохыг хэн ч таамаглахгүй шүү дээ.